За 28 дугаар бодлогыг бодъё. Торхтой айрганд ийм литр сам хийвэл хөхүүртэй айрагтай ижил хэмжээтэй болно гэж. За торхтой айраг хөхүүртэй айраг гэсэн юм хоёр айраг байгаа юм байна. Торхтой айрганд 50 литр сам хийвэл хөхүүртэй айрагтай ижил хэмжээтэй болно. Тэгвэл 50-ыг хийчих юм бол адилхан болно гэдэг чинь хөхүүртэй айраг нь торхтой айрагнаасаа 50 хэрчмээр илүү байсан гэсэн үг, тийм ээ? 50 литрээр. Торхтой айрганд 50 литр сам хийвэл хөхүүртэй айрагтай ижилхэн хэмжээтэй болно. За харин хөхүүртэй айрганд анх юм байсан, тийм үү? Анх юм байсан учраас энийг би ингэж ялгая. Дараад нь бодлогын нөхцөл дотор ороод холилдчихгүй гэдэг утгаар нь. Харин хөхүүртэй айрганд 30 литр сам нэмбэл хөхүүртэй айрганд 30 литр сам нэмбэл торхтой айрагнаас 5 дахин их болно гэж. Энийг нэмчих юм бол торхтой айрагнаас 5 дахин их болно. За тэрний үгс үг юм гэхээр 30 литрийг нэмчих юм бол энэ маань нэг эрчимээр нэмэх нь 80 литр хэмжээтэй болно гэсэн үг. Мөн үү? За тэгвэл энэ маань торхтой айрагнаас 5 дахин их болчиход байна. Торхтой айрагнаас 5 дахин их. Тэгвэл эсвэргээрээ торхтой айраг маань 5 дахин бага байгаа учраас торхтой айрагны хэмжээг 5-аар үржүүлчих юм бол хөхүүртэй айрагтай ижил хэмжээтэй болно гэсэн үг. Яагаад гэвэл хөхүүртэй айраганд 30 литр сам нэмэхэд, тийм ээ, торхтой айрагнаас 5 дахин их болчиход байгаа. Тэгэхээр энэ эсрэгээрээ 5 дахин бага учраас торхтой айргийгаа 5-аар үржүүлэхээр нэг эрчимээр нэмэх нь 80-тай тэнцэнэ гэсэн үг. За тэгвэл одоо эндээс дахиад би энэ дээр хэрчим зуръя. За 5 хэрчим нэг талаас 1 2 3 4 5 хэрчим. 5 хэрчим нь юутай тэнцвэ юм гэхээр нэг хэрчим дээр 80-ыг нэмсэнтэй тэнцвэ байхгүй юу? Энэ маань 80. За эндээс юу гэж хэлэх юм гэхээр энэний урт 80 юм бол энэний урт ч гэсэн мөн адил хэд 80 байх ёстой, тийм үү? Тэгэхээр 80 гэдэг бол юутай тэнцвэ болж таарах уу гэхээр 4 эрчимтэй тэнцвэ болж таарлаа. Эндээс 4 эрчим тэнцвэ 80 гэсэн үг юм байна, тий? За эндээс ийш нь бичлээ бид нар. Тэгвэл нэг эрчим нь 20. За тэгвэл торхтой айрганд анх яах нь 20 литр сам байсан байгаа байна. 20 литр. Харин хөхүүртэй айрганд болохоор нэг эрчим дээр нэмэх нь 50 байсан, тий? Тэгэхээр 20 дээр нэмэх нь 50 буюу тэнцвэ 70 литр. Энэ бол хөхүүртэй айрганд байсан анх байсан сам нэмжээ. Анх байсан сам нэмжээг ялгахын тулд талбаар ингэж төрүүлчихсэн, тий? Тэгэхгүй бол нэмэх нь 30 гэчгээр анх хөхүүртэй айрганд x байсан юм уу, нэг эрчимээр нэмэх нь 50 байсан юм уу, эсвэл нэг эрчимээр нэмэх нь 80 байсан юм уу гэдгийг нь ялгахдаггүй байгаад байгаа учраас ялгахын тулд талбаар тэмдэглэсэн байна. За 29. Ах トゥ хоёрт хэд хэдэн төгрөг байваа? Ах нь за хэдэн төгрөг байгааг нь мэддэхгүй байна, тий? Ах トゥ хоёрт. Ах нь 250 төгрөгөөр худалдаа хийгээд 100 төгрөг дүүдээ өгвөл тэдний мөнгө тэнцэнэ. За тэгвэл ингээ дахиад анх байгаа мөнгөний хэмжээ мэддэхгүй байгаа учраас би энийг ялгахчээ. За тэгсэн чинь ах нь 250 төгрөгөөр худалдаа хийсэн гэдэг чинь өөрийнхөө мөнгнөөс 250 төгрөгийг их нь үрсэн гэсэн үг. Тэгээд 100 төгрөгийг дүүдээ өгсөн гэдэг чинь өөрөөсөө 100 төгрөг аваад дүүдээрээ 100 төгрөг нэмж өгнө гэсэн үг. Ингэсэн чинь тэдний мөнгө тэнцэнэ. Тэнцэнэ гэдэг чинь нэг эрчим болсон гэсэн үг. За би энэ удаадаа заавал нэг эрчим гэхгүйгээр нэг эрчимээр нэмэх нь 100 болсон гээ. Нэг эрчимээр нэмэх нь 100, нэг эрчимээр нэмэх нь 100. Хамгийн гол нь л энэ хоёр тэнцвэл байх ёстой. Нэг эрчим гэж тэмдэглэсэн ч болно, нэг эрчим нэмэх нь 100 гэж тэмдэглэсэн ч болно. Эсвэл нэг эрчимээс хасах нь 100, нэг эрчимээс хасах нь 100 гэж тэмдэглэсэн ч болно, ялгаахгүй. За 100 гэж тэмдэглэсэн шалтгаан нь хэд дээр 100-г нэмэхээр
нэг гэрчмээр нэмэх нь 100 гарт юм бэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг гэрчмээр 100-г нэмэхээр л нэг гэрчмээр нэмэх нь 100 гарна гэсэн үг тий. Харин хэдээс 250 100 гэдэг чинь нийтдээ 350-ыг асуул энэ гарах юм. Тэгэхээр эсвэргээрээ энэ дээр 350-ыг нэмээд өгчих юм бол нэг гэрчмээр нэмэх нь 450. 450-аас 250-ыг асгаар 200. 100-г асгаар нэг гэрчмээр нэмэх нь 100. Үлдчихэв гэсэн үг тий. Тэгэхээр ах トゥ хоёр тийм хэмжээний мөнгө байсан гэсэн үг. За харин дүүн 100 төгрөгөөр худалдаа хийгээд гэж одоо. За дахиад тэмдэглэе. Ах дүү. Ахад бид нар нэг гэрчмээр нэмэх нь 454 байсан гэдгийг олцсон тий. Дүүд болохоор нэг гэрчм мөнгө байсан юм байна. За дүүн 100 төгрөгөөр худалдаа хийж гэхээр 100 төгрөгөөр худалдаа хийхээр 100 төгрөгийг хасна. 25 төгрөг ахтаа өгнө. Гэдэг чи өөрөөсөө 25 төгрөгийг хасаад ах дээрээ 25 төгрөгийг нэмж өгөх юм бол түүний мөнгө ахынхаас 3 дахин бага болно гинэ. Түүний мөнгө нь ахынхаасаа 3 дахин бага болно. За тэгэхээр ахынхаасаа 3 дахин бага болно гэдэг чинь за эхлээд ингээ энэ маань л болохоор нэг 100 хасаад 25-ыг хасаа гэдэг чинь үндсэндээ нийтдээ 125-ыг хасаа л гэсэн үг. Тийм ээ? 450-ыг нэмээд 25-ыг нэмээ гэдэг чинь нэг гэсэндээ нийт 475-ыг нэмээ л гэсэн үг. Гэтэл энэ нь нэг гэрчмээр нэмэх 475 төгрөг бол ахад ийм байг мөнгөтэй болсон. Дүү нь болохоор нэг гэрчмээс хасах нь 125 төгрөгтэй болсон. Гэтэл дүүгийн мөнгө ахын мөнгөөс 3 дахин бага болчихдог. Тэнгүүд юу гэсэн үг вэ гэхээр эцсийн үр дүндээ бол яах нь гэхээр дүүгийн мөнгө нэг иймэрхүү болсон. Харин ахын мөнгө яах нь гэхээр дүүгийн мөнгнөөс 3 дахин их болсон. Яагаад ийм болсон бэ гэхлээр за анх болохоор адилхан мөнгөтэйсэн баггүй ингээд нэг гэрчмтэй. Нэг гэрчмтэй. За нэг гэрчм арай томор зурх юм байна. Яагаад гэвэл анх байсан мөнгө чинь ийм байжгаад жишээлх юм бол тий. Ийм байжгаад нэг гэрчм байжгаад 125-ыг хассан чинь энэ 125-ыг хассан чинь ахад байсан мөнгөний хэмжээ гарч ирээд байгаа штэ. Ах ийм мөнгөтэй болцсон. Уул нь бол улаан өнгөтэй тийм үү? Ийм мөнгөтэй байсан чинь 125 хассангууд ийм мөнгөтэй болж байна. Харин энэ дүүгийн мөнгө. Харин ахын мөнгө чинь болохоор нэг гэрчим мөнгөтэй байжгаад энэ дээрээ яах нь 475 төгрөгийг нэмэнгүүд 475 төгрөгийг нэмэнгүүд ах нь 3 гэрчим мөнгөтэй болоод дүү нь 125 төгрөгийг өрцөн чинь нэг гэрчим мөнгөтэй болоод байгаа гэсэн санаа штэ. За тэгэнгүүт энэ тоо чинь 125. Энэ тоо чинь 125. Тэгэнгүүт энэ тоо чинь 475. Өөрөөр хэлбэл энэ 125 гэсэн үг тий. Харин энэ чинь 475. Тэгвэл энэ хоёрыг нийлүүлээд биччихье. Тэгэнгүүт юу болох юм гэхээр эндээс энэ хүртэл 125 дээр нэмэх нь 475 буюу тэг 4 5 6 600 төгрөг болно. Энэ 600 төгрөг юудад тэнцвэ гэхээр энэ хар гэрчмийг хараарай. Чин нэг гэрчим тийм ээ. Эндээс нэг гэрчим, хоёр гэрчим, гурван гэрчим. Энэ болохоор эндээс энэ хүртэл нэг гэрчим. Тэгвэл 600 төгрөг гэдэг бол нэгсэндээ нэг хоёр гэрчимтэй тэнцвэ байхгүй юу? Энэ маань хоёр гэрчимтэй тэнцвэ. Тэгвэл нэг гэрчим нь 300 төгрөг гэсэн үг. Нэг гэрчим 300 төгрөг гэдэг чинь би энэ X-ийг олцсон байна. Өөрөөр хэлбэл дүүгийн мөнгийг олчлоо гэсэн үг юм байна тийм ээ. Энэ бол дүү анх яах нь 300 төгрөгтэй байсан юм байна. Тэгвэл одоо ахын мөнгийг олъё. Ах чинь нэг гэрчимдэр нэмэх нь 450 буюу 300 дээр нэмэх нь 450 тэнцүү 750 төгрөгт болно. Энэ бол ахын мөнгө.
ийм мөнгөтэй байсан гэсэн үг. Энэ анх байсан ахын мөнгө, энэ анх байсан дүүгийн мөнгө болох нэ. За 30. Сансан тоог 9-д хувааж 50-аар нэмэгдүүлсэн нь 9-д хуваана гэдэг чинь сансан тоо 9-д хуваагддаг тоо байх ёстой гэсэн үг. Тэр 9 ирчим гэж. Тэгэхээр сансан тоог 9-д хуваахаар 1 ирчим гарна. Тэгээд 50-аар нэмэгдүүлсэн нь уул тоог 3 дахин багасгаж гинэ. Анхны тоогоо 3 дахин багасгахаар 3 ирчим гарна. Тийм үү? Энийг 3 дахин багасгахаар 3 ирчим гарна. 3 дахин багасгаж 70-аар нэмэгдүүлснээс 420-аар бага гинэ. Энэ анхны тоо чинь 420-аар бага юм байна тий. Тэгвэл энэ дээрээ би 420-ыг нэмж өгч иж энтэй тэнцэнэ гэсэн үг. Мөн үү? За тэгвэл ингэж үч. Нэмэх нь 420 чинь 3 ирчимээр нэмэх нь хэдв 70-таа тэнцүү гэсэн үг байхгүй юу? За одоо эндээс ингээ харах юм бол 1 ирчимээр нэмэх нь 470 гэдэг бол 3 ирчимээр нэмэх нь 70-таа тэнцүү гэсэн үг. За одоо эндээс ингээ харъя. Энэ бол 1 ирчим. За энэ дээр 470-ыг нэмэх гээд байгаа тий. Нөгөөх нь болохоор 1 ирчим, 2 ирчим, 3 ирчим. За 70-ыг энэ хавцаа байдаг гэж үзчих. Энэ тоо бол энэ ирчмийн урд бол 70. 3 ирчимээр 70-ыг нэмсэн нь 1 ирчимээр 470-ыг нэмсэндээ тэнцэх хэрэгтэй байхгүй. Энэний урд 470. Энэ бол 470. За тэгэхээр эндээс энэ хүртэл 470, эндээс энэ хүртэл 70. Тэгвэл эндээс энэ хүртэл нь юутай тэнцүү юм гэхээр 400-тай тэнцүү байх нь тий. Яагаад гэвэл 470-аас 70-ыг хасахаар 400. Энэ урт чинь 470, энэ урт чинь 70. Тэгвэл үлдсэн нь 400. 400 гэдэг нь манайхаар л 2 ирчим гэсэн үг. Энэ бол манайхаар 2 ирчим. Тэгвэл 1 ирчим нь 200. За тэгвэл сансан тоо чинь сансан тоо маань 9-ийг хүрчих нь 200 буюу 1800 болох нэ. Сансан тоог олоо гэсэн тийм ээ. За 31. Ямар нэгэн тоо ба дөрвийн үржигвэр нь энэхүү тоо ба дөрвийн ноогдураас 75 их. Ямар нэгэн тоо ба дөрвийн үржигвэр гэхээр нэг мэддэхгүй тоог дөрөв үржүүлнэ. Энэхүү тоо ба дөрвийн ноогдур гэдэг чинь тэр тоог дөрөвт хуваана. Тэгэхээр за мэддэхгүй байгаа тоогоо буюу тэр за сансан тоогоо гэж дөрөвт хуваагдах хэрэгтэй учраас дөрөв хэрчимгээ. Тэгвэл ямар нэгэн тоо ба дөрвийн үржигвэр энийг ямар нэгэн тоо ба дөрвийн үржигвэр гэдэг бол 16 ирчим. Энэхүү тоо ба дөрвийн ноогдур. Энэхүү тоо гэдэг чинь энэ тий. Дөрвийн ноогдур нь 1 ирчим. Үржигвэр нь энэхүү тоо ба дөрвийн ноогдуроос гэдэг чинь 16 хэрчим чин 1 ирчмээс гэсэн утгатай. Энэ чинь 1 ирчмээс 75-аар их гинэ. 16 ирчим чин 75-аар их юм бол бага тоон дээр нь 75-аар бага тоон дээр нь нэмээд өгчвөл энэ хоёр тэнцэнэ гэсэн үг. Тийм ээ. Яг тэгвэл эн чинь 1 ирчмээсээ 75-аар их. Энэ 75-аар их гэдэг чинь 75-аар бага дээр нэмээд өгчвөл энэ хоёр тэнцэнэ гэж ойлгох. За тэгэнгүүт энэ дээр би дахиад ирчим зурж бодлоо тийм ээ. Энэ нь болохоор 16 ирчим зурх нь шүү дээ би үндсэндээ. 1 2 3 4
гээд яах нь. Ингээд 16 эрчим зурна. Энэ нь болохоор нэг эрчим дээр нэмэх нь 75. Тэгэнгүүт энэ хоёр тэнцэх байхгүй юу? Тэгэхээр энэ 75 юм бол хэдэн эрчим 75 гэхээр чи нийтдээ 16 эрчим байх ёстой шүү дээ. Тэр үлдсэн 15 эрчим чинь 75-таа тэнцэх гэсэн үг. 15 эрчим гэдэг бол 75 юм байна. Эндээс нэг эрчим нь 5. За тэгвэл сансан тоон 5-ыг үржих нь 4 буюу 20. За 32. Натурал тоо ба 5-ын нийлбэрийг 3 дахин ихсгэсэн нь энэхүү тоо ба 8-ын нийлбэрийг 5-аар үржүүлж гинэ. За тэгэхээр ямар нэгэн байдлаар хуваахгүй байгаад байгаа учраас мэддэхгүй байгаа тоогоо мэддэхгүй байгаа тоог x гээ. Тэхүү. За тэгвэл натурал тоо ба 5-ын нийлбэр гэхэр чи x ба 5-ын нийлбэр гэдэг чинь энийг хэлж байгаа. Нийлбэрийг 3 дахин ихсгэнэ гинэ. Энийг 3 дахин ихсгэсэн нь энэ тоо ба 8-ын нийлбэрийг 5-аар үржүүлээд 61-ийг хассантай тэнцнэ. Энэ хоёр тэнцнэ гэдэг. За одоо тэгэхээр энийг бид нар яаж бодох юм гэхээр нэг эрчимээр нэмэх нь 5-ыг 3-аар үржүүл гэж байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг юм гэхээр нэг эрчимээр нэмэх нь 5-ыг 3 удаа авна гэсэн үг байхгүй юу? За одоо жишээлх юм бол би энэ дээр зурж харуулъя. Нэг эрчим гэдэг нь энэ тийм ээ. За магадгүй 5 гэдэг нь энэ байдаг гэж үзье. Энэ бол нэг эрчим, энэ 5. Тэгвэл энийг 3-аар үржүүлж байна гэдэг чинь тоог 3-аар үржүүлнэ гэдэг нь тэр тоог 3 удаа нэмэл гэсэн үг. Тэгэхээр энэ тоог 3 удаа нэмнэ гэсэн үг. Нэг эрчимээр нэмэх нь 5, дахиад нэг эрчимээр нэмэх нь 5, дахиад нэг эрчимээр нэмэх нь 5. Эн чинь юу гэсэн үг юм гэхээр эн чинь болохоор нэг эрчим мөн үү? Тэгэхээр нэг эрчимээр нэмэх нь 5-ыг 3 удаа нэмчихэж байгаа байхгүй юу? Ингээд тэгэхээр энэ маань юу гэсэн үг юм гэхээр 1 эрчим, 2 эрчим, 3 эрчим. 5 гэхээр 3 5-ийн 15. Энийг бид нар тэгэхээр юу гэж ойлгож болох нь вэ гэхээр 1 эрчмийг 3 удаа авна. Тэгэхээр 1 эрчимээр нэмэх нь 1 эрчим, нэмэх нь 1 эрчимгээ 3 удаа нэмчихэж гин гэсэн үг тийм. Тэгэхээр 3 эрчим. 5-ыг бас 3 удаа нэмчихэж гин гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1 эрчмийг 3-аар үржүүллээ, 5-ыг 3-аар үржүүллээ 15. За тэгвэл яг үүнтэй адилаар 5-ыг 1 эрчмээр үржүүллээ 5 эрчим, 5-ыг 8-аар үржүүллээ 40. 5 эрчим 8 5-ийн 40. Хасах нь 61. За одоо тэгвэл эндээс 3 эрчимээр нэмэх нь 15 гэдэг бол 5 эрчим. За одоо энэ дээр харж байгаарай. 40-ыг нэмээд 61-ийг хасаа гэдэг бол ямар нэгэн тоон дээр 40-ыг нэмчингүүтээ буцаага 61-ийг авчий гэдэг бол 21-ийг хасаа гэсэн үг тий. 21-ийг хас гэсэн үг тахтай. Одоо жишээлх юм бол би за утсандаа 41 авангуудаа 61 нэгжийг яах нь зарцуулсан гэдэг чинь байгаа 41-жээ өрөнгүүтээ дахиад 21 нэгж яах нь зээлээд зарцуулсан гэсэн үг. Тэгэхээр нэгсэндөө хасах 21 буюу 21 нэгж үрс одоо зээлээд үрсэн гэсэн утгатай байх нь шүү дээ. За одоо тэгвэл энэ хоёр маань тэнцүү гэж байгаа. За одоо харъя. За нэг нь болохоор 5 эрчим байгаа тийм ээ. За 1 2 3 4 5 эрчим. 5 эрчмээс 21-ийг хасна гэж байгаа. 21-ийг хасна. За 21-ийг хасах нь за энэ хавцаа байдаг гэд үзчих. Энэ маань 21.
21-ийг хасангуут үлдсэн хэрчим нь юу үлдэх юм бэ гэхлээр одоо манайхаар бол 21-ийг хасгаар энэ үлдэх ёстой тийм үү? Энэ маань гэсэн үг шүү дээ. За 3 хэрчим дээр 1 2 3 хэрчим дээр 15-ыг нэмсэндээ тэнцэх ёстой. Тэгэхээр нөгөө 15 маань ямар 15 болж тарах гээд байна уу гэхлээр ийм 15 болж тарах гээд байна. Энэний урт 15 байх гээд. Энэний урт 15. Тэгжиж энэ хоёр тэнцэх гээд байна тийм ээ. За тэгвэл нөгөө талаас энийг нь авч. Тэгвэл нөгөө талаас юу гэсэн үг юм бэ гэхээр энэ 15 дээр энэ 21-ийг нэмчих юм бол юу гарна гэсэн үг? 15 дээр 21-ийг нэмчих юм бол 36 гэдэг бол тийм ээ. Эндээс энэ хүртэл урт үстэй. Энэ маань улаан өнгөтэй хэрчмээр тэмдэглэгдсэн байгаагаар нь харах юм бол 2 хэрчимтэй тэнцэх байхгүй. 36 гэдэг бол 2 хэрчим. Өөрөөр хэлбэл 2 хэрчим бол 36-аад тэнцэх юм байна. Тэгвэл 1 хэрчим нь хэд юм гэхээр 18. 1 хэрчим маань 18-тай тэнцэх. За 33. За 33. Хоёр тооны ялгуур 20. Их тоог 4-т хувааж бага тоог 4-өөр үржүүлбэл үржүүр нь ноогдроосоо ийм ирэх болно гэж. За ямар ч байсан хоёр тооны ялгуур гэдэг чинь нэг тоон нөгөөгөөсөө 20-оор илүүл гэсэн үг. Хэрвээ нэг тоог нэг гэрчим гिचэн бол нөгөө тоон нэг гэрчимээр нэмэх нь 20 байх ёстой. Мөн үү? Гэтэл их тоог 4-т хувааж гинэ. Тэр энэ тоо 4-т хуваагдах ёстой гэсэн үг нэгдүгээр тоо. За 4-т хуваагдахын тулд 20-ыг 4-т хувааж чадна. Харин нэг гэрчмийг 4-т хувааж чадахгүй. Тэгэхээр надад 4-т хуваагддаг тоо хэрэгтэй. Тэгэхээр энийг 4 гэрчим гिचэх юм бол энэ 4 гэрчим болно. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тоо 2-р тооноосоо 20-оор илүү байгаа учраас ялгуур нь 20 гарна гэсэн үг шүү дээ. Тэр ихний нөхцөл ингээ биелж гинэ гэсэн үг. Харин их тоог 4-т хувааж. Их тоог 4-т хуваахлаар чинь 4 хэрчимээр нэмэх нь 20-ыг 4-т хуваахаар тоо тус бүрийн дуу хуваана. Эхний тоог 4-т хуваалаа 1 гэрчим, 20-ыг 4-т хуваалаа 5. 4-т хувааж бага тоог 4-өөр үржүүлнэ гинэ. Бага тоогийн 4-өөр үржүүлэхээр 16 хэрчим. Үржүүлбэл үржвэр гэдэг чинь нэгсэндээ энийг хэлээд байна. Ноогдураас гэдэг чинь энийг хэлээд байна. 145-аар их. Энэ тоо чинь 145-аар их гэсэн үг тий. Тэгвэл эндээс би юу гэж хэлж чадах юм гэхээр нэг гэрчимээр нэмэх нь 5 нь 145-аар бага гэсэн үг шүү дээ. Бага дээр нь 145-ыг нэмээд өгчвөл бага тоон дээрээ 145-ыг нэмээд өгчвөл энэ хоёр тэнцэнэ гэсэн үг байхгүй юу? За тэгвэл 16 хэрчим гэдэг бол нэг гэрчим дээр нэмэх нь 150 гэсэн үг. За нөгөө талаас одоо би энэ хэрчим зурхгүй шууд бодъё. Энэ маань нэг гэрчим гэсэн үг. Нэг гэрчим дээр хэдэн хэрчмийг нэмбэл 16 хэрчим гард юм бэ л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг гэрчим дээр 15 хэрчмийг нэмбэл 16 хэрчим гардаг тийм үү? Тэгэхээр энэ бол 15 хэрчим байх ёстой байсан биз дээ. Өөрөөр хэлбэл 15 хэрчим гэдэг бол 150 байсан байна. Тэгвэл нэг гэрчим нь 10 гэсэн үг тийм ээ. Анх тоо тус бүр хэд байсан бэ гэж. За тэгвэл нэгдүгээр тоо нь болохоор 4-ийг хүрчих нь 10, нэмэх нь 20 буюу нэгдүгээр тоо 60 байсан. Харин хоёрдугаар тоо 4-ийг хүрчих нь 10 буюу 40 байсан гэсэн үг. За 33. Өвөлжөөний сарвчин дээр боломроос 4 дахин цөм шаазгааш суужээ гэж. За
болчмор шаазгай. Болчмороос 4 дахин цөөхөн шаазгай асуусан. Тэгэхээр 4 дахин цөөхөн гэдэг чинь 4 туваасан гэсэн үг тий. Тэгэхээр энэ 4 хэрчим, энд 1 хэрчим. Болчмороос 4 дахин цөөн гэхээр энийг 4 туваахаар шаазгай буюу 1 хэрчим шаазгай байсан гэсэн үг. Хэрв 2 шаазгай 16 болчмор үргэн нисэхэд гэдэг чинь хасагдахад гэсэн үг. 4 шаазгай 3 болчмор нисэж ирсэн гэдэг чинь нэмнэ гэсэн үг. Одоо тэдний тоо тэнцсэн бол одоо энэ хоёр тэнцсэн. За тэгвэл 16 нисээд 3 ирнэ гэдэг чинь анх байсан болчморын тоо 13-аар багаснаа л гэсэн үг тийм үү? За нөгөө талаас 2 нь нисээд 4 ирнэ гэдэг чинь анх байсан болчморын тоо 2-оор нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгээд энэ хоёр маань тэнцэнэ гэж байна. За энийг дээрхтэй адил дахиад эрчим аргаар бодъё. Энэ дээр 4 эрчим байсан. 1 2 3 4 эрчим. 4 эрчмээс 13-ыг авах гээд байгаа юм. 13-ыг нь би хэд гэдгийг мэдэхгүй байгаа штэ тий. За нөгөөх нь болохоор 1 эрчим байсан. За тэгсэн чинь 1 эрчим дээр нэг 2-ыг нэмсэн чинь 2 гэдэг нь энэ гэд үтчих. 2-ыг нэмчихсэн чинь 4 хэрчмээс 13-ыг энэ 13-ыг хассантай тэнцэнэ гинэ. 4 хэрчмээс 13-ыг хасгаарч энэ үлдэнэстэй тий. А 1 хэрчмээр 2-ыг нэмчихлээр чинь энэ гарах хэрэгтэй гэсэн үг. Энэ хоёр тэнцсэн гэдэг байгаа юм. Энэ хоёр тэнцүү бол чинь тий. За одоо тэгвэл нөгөө талаас нь харах юм бол эн чинь 2. Тийм үү? Харин энэ маань 13. Тэгвэл 2 дээр 13-ыг нэмэхэр хэдий? Энэ 15 гэдэг бол хэдий эрчимтэй тэнцүү юм гэхээр 1 2 3 эрчимтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл 15 маань 3 хэрчим гэсэн үг. Эндээс 1 хэрчим нь 5. За 1 хэрчим нь 5 гэдэг чинь анх байсан шаазгааны тоо чи x гэсэн тий. Тэгэхээр анх 5 шаазгаа байсан гэсэн үг. За би урд нь тэмдэглэж. Анх 5 шаазгаа байсан. 4-өөр үржүүлэхлээр 20 болчмор байсан гэсэн үг. За дараагийн бодлого. 35. Дахиад туулааны толгой нийлээд 30. Дахиад туулааны толгой нийлээд 30. Нийт хөл нь 74 бол хэдэн туулай хэдэн дахиа байсан бэ? За дахиа туулай толгой нь 30 гэдэг чинь нийлээд 30 байсан гэсэн үг тийм үү? За нийт хөл нь 74. За гэтэл дахиач нь болохоор 2 хөлтэй. 1 дахиа. 1 туулай чинь 4 хөлтэй гэж үзнэ. Тийм ээ? За тэгэнгүүт ингээ. Нийтдээ толгой нь 30 гэдэг чинь нийтдээ 30 амтан байгаад байгаа шүү дээ. Энэ чинь нийтдээ 30 шиг амтан байх хэрэгтэй. За тэгвэл энэ тоглоомон дахиа тоглоомон туулай байсан гэж төсөөлөөд за бүгднгийнх нь хөлийг ижлэхэн болгоно эхлээд. Тэхийн тулд би туулай болгоноос энэ хоёрын зөрүү нь хэдийн гэхээр 2 хөл байгаа даа. Зөрүү нь 2 хөл. Өөрөөр хэлбэл туулааны хөл 2-оор илүү байгаа din дахианаас. Тэгэхээр би туулай болгоноос 2 хөлийн салгаад тавьчих. Туулай болгоноос 2 хөлийг салгаад тавьсан гэж төсөөлье. Тэгвэл бүх туулай 2 хөлтэй, бүх дахиа 2 хөлтэй болчихно. Тийм ээ? Тэнгүүд нийтдээ 30 амтан байгаа. Нэг бүх амтан яах нь 2 хөлтэй. Тэгээд 30 амтан тэгвэл хэдэн хөлтэй байх юм гэхээр 30-ыг үржих нь 2 буюу 60 хөлтэй болно гэсэн үг.
60 хөлтэй болчихно. Гэтэл уул нь хэдэн хөл байх ёстой гэхээр нийтдээ 74 хөл байх ёстой. 74 хөл байх ёстой. Тэгвэл 14 хөл яагаад вэ нөө? 14 хөл дутна тийм үү? Яагаад 14 хөл дутж байгаа юм бэ гэхээр би туулай болгоноос нэг тулаанаас л 2 хөлийг салгацсан байхгүй. Дахиад дараагийн тулаанаас дахиад 2 хөлийг, дараагийн тулаанаас 2 хөлийг салгаад авцсан учраас 14 хөл дутаад байгаа гэсэн үг. Тэгвэл одоо 14 хөлийгөө яах юм гэхээр 14 хөл чинь 2 2-ороо яах нь нэг тулааны хэвчтэй тийм ээ. Тэгэхээр 2 туваагаад өгчнө. Тэнгүүд 7 ширхэг юу байсан байх нь гэхээр туулаа байсан гэсэн. Өөрөлдвөл 7 тулаанаас яах нь 7 ширхэг тулаанаас 2 хөлийг буюу нийтдээ 14 хөлийг салгаж авсан учраас 74 хөл байх ёстой байсан чинь 60 хөлтэй болцсон байсан байх нь шүү дээ. Тэгэхээр манай тулааны тоо 7 юм байна. За тэгвэл дахианы тоог олохын тулд нийт 30 амтан байгаа учраас 30-аас 7 гасаад 23 дахиа байсан байх нэ гэсэн үг. Ийм дахиа, ийм тулаа байсан. За 36. (696 метр) газар ийм ба ийм урттай 2 янзын усан хоолой тавьсан. За. Ингээд 696 метр газрыг яах нь 825 метр болон 825 метр. За нэг ийм хоолой гэсэн үг шүү дээ. Болон 575. 575 метр урттай 2 янзын усан хоолой тавьсан гэж. Ийм 2 янзын хоолойг л яах нь энд ингэж тавиал 696 метр газар л тавих гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хоолойноос нь 825 метр урттай хоолойноос хэдэн ширхгийг, эндээс хэдэн ширхгийг тавьсныг мэдэхгүй ямар ч байсан ийм 2 төрлийн хоолойноос л яах нь энэ 696 метр урттай газар л тавиад дуусгасан гэсэн санаа. За хэрв 2 янзын усан хоолой нийтдээ 98 метр, 98 ширхэг байсан бол нийтдээ 98 ширхэг. За тэгэхээр ингээ. За энэ 825 метр урттай ийм хоолой хэдэн ширхгийг ашигласныг би хэлж мэдэхгүй нэ. За ийм шиг байсан. 575 метр урттай хоолой илүү байсан юм уу, дутуу байсан юм уу мэдэхгүй. За ямар ч нэг ийм шиг байсан гэж. Тэнгүүд энэ хоёр тоо ширхэг чинь нийлээд хэд байх хэвээр юм гэхээр 98 ширхэг байх хэвээр байхгүй юу? Тэнгүүтээ эднийг бүгднгийн яах нь нэмэнгүүт 696 метр урттай газар тавигдана гэдэг чинь эдний бүгднгийнх нь нийлбэр 696 метр болох ёстой гэсэн үг. За тэгэхээр одоо яг өмнөх бодлоготойгоо яг адилханаар 825 гэдэг тоо ч нөөрөө 575 гэдэг тооноосоо хэдээр илүү вэ гэдгийг л харъя. За тэг 5 2.5 метр илүү байна тийм үү? За тэгвэл эндээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эндээс 2.5 метр урттай ингээд таслаад авч. Түр ингээд тайраад авч. Ингээд. Ингээ 2.5 2.5 метрүүд ингээд тайраад авчи. Тэгвэл манай дээр байгаа бүх хоолойнууд бүгдээрээ адилхан 575 метрийн урттай хоолойнууд л болно гэсэн үг. Өөрөлдвөл ганцхан төрлийн 575 метрийн урттай хоолой байгаа гэсэн үг болчих нь шүү дээ. Тэгвэл ийм урттай нийтдээ хэдэн хоолой байгаа юм гэхээр нийтдээ 98 хоолой байгаа. Ягаад гэвэл энийг тайраад 575 болгочиход байгаа шүү дээ тий. Энийг 575 энэ ч угаасаа 575 гэдэг чинь нийтдээ 575 метр урттай 98 шиг хоолой байгаа. За тэгвэл 575 метр урттай 98 хоолойчин тийм ээ
98-аар үржүүлэхээр хэдэн метр болох юм бэ? 575-ыг үржих нь 98. 563.5. 563.5 метр болно гэсэн үг. Энэ 98 ширхэг ийм хоолойнуудыг ингээд тавьсан чинь 563.5 метр газар л тавигдах юм биш үү? Гэтэл би 696 метр урттай газар тавих ёстой байсан. Тийм үү? 696 метр урттай газар тавих ёстой байсан чинь ийм газар л тавьж чадж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт хэдэн метр газар үлдчихв буюу дутчихв. 132.5 метр газар дутна. Тийм үү? Ийм газар дутчихна. Яагаад 132.5 метр газар дутчихваа гэхлээр нөгөөний 825 метр урттай байсан хоолой болгоноос 2.5-ыг тастаад авсан учраас ийм газар дутаад байгаа байхгүй. Тэгвэл буцаагаад энэ 2.5-ыг энд тавьчих л да. Тэнгүүд эн чинь дүүрэх ёстой өстэй. Таарах ёстой гэсэн үг тийм үү? Тэгвэл би энийгээ одоо 2.5-даа хуваагаад өгч. Хэдэн ширхэг 2.5 байсан юм бэ? Тийм үү? Хэдэн ширхэг 2.5 метрийг тасалж авсан юм бэ гэдгийг одоо олъё. Хуваах нь 2.5. 53 ширхгийг тасалж авсан ба шүү дээ. Өөрөлдвөл 53 ширхэг байсан байна. Тэ 2.5 метр урттай юм жижигхэн хоолойнууд 53 ширхэг байна гэдэг чинь 825 метр урттай хоолой 53 ширхэг байсан гэсэн үг хэвгүй юу? Ийм урттай хоолой 53 ширхэг байсан гэсэн үг. За тэгвэл нөгөө хоолойноос хэдэн ширхэг байсныг нь олъё. Нийтдээ 98 ширхэг хоолой байгаа шүү дээ. 98-аас 53-ыг хасглаар чинь 45 ширхэг. Энэ 575 метр урттай хоолой 45 ширхэг байсан байх нэ гэсэн үг анх. За дахиад туулаатай адилхан аргаар бодогдож байна гэсэн үг ахна шүү дээ. Зэ 37. 1 кг ястай мах 2100 төгрөг гинэ. Нэг килограмм энэ маань болохоор 1 кг яс бас мах нийлээд тийм үү 1 кг болно. Тэгэд энэ маань болохоор 2100 төгрөг. 2100 төгрөг болдог гинэ. Гэтэл 1 кг ясгүй мах. Ясгүй цул мах гэсэн үг юм уу? 1 кг нь хэдэн төгрөг вэ? 2700 төгрөг. Харин 1 кг махгүй яс. Дан яс гэсэн үг тий? 1 кг. Яс маань 200 төгрөг. Өөрөөр хэлбэл 1 кг дан мах нь 2700 1 кг. Яс бол ийм төгрөг. Тэгвэл эндээс би үжилж болох юм 1000 г мах нь 2700 төгрөг юм бол 1 г мах энийг туваадгаар 2.7 төгрөг гэсэн үг. Мөн үү? 1 г мах 2.7 төгрөг. За нөгөө талаас 1 кг яс. Яс 200 төгрөг. 1 кг гэдэг чинь 1000 г гэсэн үг лөө тий? Тэгвэл энийг за 1000-аар нь сольж. 1000 г яс нь 200 төгрөг. Тэгвэл 1 г яс хэдий? 1000 хуваахаар 0.2 төгрөг. 1 г мах яс нь 0.2 төгрөг. Тэгвэл 1 кг маханд 1 кг маханд хэдэн грамм яс байх вэ? Энэ ясны хэмжээг олоо гэсэн үг байхгүй юу? За одоо тэгэнгүүт энийг хараа. Энэ 1 кг
гэдэг чинь үсэнхээр яс нь хэдэн грамыг мэдэхгүй байна. Мах нь бас хэдэн грамын гэдгийг бас хэлж мэдэхгүй байна тийм үү? Энэний грамм болон энэ ясны граммыг бол хэлж мэдэхгүй байгаа дээ штэ. За тэгэнгүүт нааш харж байгаарай 1 грамм мах маань 2.7 төгрөг. 1 грамм мах 2.7 төгрөг. Харин 1 грамм яс болохоор 0.2 төгрөг. Тэгэнгүүт энэ мах нь болохоор хэдэн грамм байгаа юм хэлж мэдэхгүй. Ясных нь граммыг бас хэлж мэдэхгүй байгаа дээ. Тэгэнгүүтээ нийт мөнгө маань болохоор 2100 төгрөг болчихдог. Уул нь бол одоо юу гэдэг махны грамм нь жишээ нь 20 грамм ч юм уу 300 грамм ч юм уу байсан бол энийг 2.7-гоо 20-оор эсвэл 300-аараа үржүүлээд махных нь үн гарах хэрэгтэй байхгүй юу? Энийг болохоор ясных нь граммаар үржүүлэхээр энд байгаа ясны үн гарах хэрэгтэй. Тэгээд ясны үн дээр махны үнийг нэмэхээр нийт мөнгө гарна гэж тооцно. За тэгэхээр яс хэдэн грамм, мах хэдэн граммыг мэдэхгүй байгаа учраас ингээ махыг ястай яг адилхан үнээр зардаг байсан гээ. Өөрөөр хэлбэл одоо 2.7 гэдэг бол 2.7 төгрөг гэдэг бол заяа 0.2 төгрөгөөс хэдээр илүү юм бэ гэхээр 2.5 төгрөгөөр илүү байгаа байна да. Тэгвэл эндээс би 2.5 төгрөгийг хасаад энийг би 0.2 төгрөгөөр 1 грамм махыг заръя. 1 грамм махыг тэг.2 төгрөгөөр 1 грамм ясыг бас тэг.2 төгрөгөөр зарчия. Тэгвэл энэ ясны үнэн ч тэг.2 төгрөг, махны үнэн ч тэг.2 төгрөг юм бол энэ 1 кг ястай махчин яах нь хэдэн төгрөгөөр зарагдах юм бэ гэхээр 1 кг чинь 1000 г болно тийм үү? Тэгвэл тэр 1000 грамын хэдэн грамм нь яс байгаад хэдэн грамм нь мах байх нь ерөөсөө хамаагүй болчихж байгаа байхгүй юу? Яг тэгвэл махны үнийг ч 0.2 төгрөгөөр 1 грамм ясны үнийг ч 0.2 төгрөгөөр зарж байгаа юм чинь 1000 грамм тийм үү? 1000 грамм одоо энэ дотор мах яс хоёр нь холилдоод штэ тий 1000 грамм яс мах хоёр нийлээд хэдээр зарагдах юм гэхээр 1000-ыг үржих нь хэдий тэг.2 төгрөгөөр зарагдах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл 200 төгрөгөөр зарагдана гэсэн үг. Гэтэл би хэдээр зарах хэрэгтэй байсан гэхээр 2100 төгрөгөөр зарах хэрэгтэй байсан чинь би 200 төгрөгөөр зарчлаа. Хэдэн төгрөгөөр хямдруулаад хайчих уу гэдгийг одоо хаалаа. 2100-аас 200 гасангууд 1900 төгрөгөөр хямдруулчих. Яагаад 1900 төгрөгөөр хямдруулсан бэ гэхлээр би энд 2.7 төгрөгөөр граммыг нь зарах ёстой махны үнийг 2.5 төгрөгөөр хямдруулсан учраас ийм мөнгөөр яах нь хямдарчаад байгаа байхгүй юу? Тийм ээ? 1 грамм махыг 2.7 төгрөгөөр зарах ёстой байсан бол энэ дээр би 2.5 төгрөгөөр хямдруулсан учраас яах нь энд одоо 1900 төгрөгөөр хямдарсан гэж гарч ирээд байна гэсэн үг. Тэгэхээр би яах юм гэхээр 1900-гаа тэгвэл 2.5-таа хуваач. Хичнээн грамм махыг хямдруулаа хичваа гэдгийг одоо олъё гэсэн үг. Хичнээн грамм махыг хямдруулсан байна вэ гэсэн чинь 760 грамм махыг хямдруулсан байна шүү дээ. Тэгэхээр энэ ястаа махан доторх байсан махны жин нь 764 байсан болж таарлаа. Тэгвэл ясных нь хэмжээг олъё. Энэ хоёр чинь нийлээд 1 кг байх ёстой юм чинь 1 кг гэдэг бол 1000 г. 1000-аас 760-ыг хасглаар 240 г. Энэ бол ясных нь хэмжээ. Өөрөөр хэлбэл энэ ястаа махан дотор 240 г яс 760 г мах байсан гэсэн.